Дахиад шатаа байртын үзэгчтэй өнөөдрийн 2 дахь тоглолт Юна Алтан од Улаанбаатар Амазонс багуудын хооронд эхлэхэд бэлэн болоод байна. Алтан од багийн гарааны бүрэлдэхүүн Заяа Номын Эрдэнэ инх тул Бацүрэнгийн Номин Нарангоо гэсэн тавтыг илгээсэн байна. За Номингийн үед эргээд тоглолтод оролцох боломжтой болсон бүр гараанд нэрлэгдсэн сайн мэдээ байгаа юм байна. Улаанбаатар Амазонс, Ариун Цэцэг, Болор Цэцэг, Булан Болор Эрдэнэ, Амари Робинсон гэсэн тавтыг илгээсэн. За Болор Цэцэг гараандаа эргээ ирсэн. Мөн Болор Эрдэнэ за 2 тоглолт өнжөөд ийхүү эргээ ирж байгаа юм байна. За Улаанбаатар Амазонс багийн хувьд бол Болор Эрдэнэ бичлээс эргээ ирсэн. Нэмээд Амари Робинсон багтайгаа нэгдсэн гэдэг тийг үзүүлж байгаа. Робинсон бол Нарангоо гэсэн дамирчид хүмүүний төлөө үсрэхэд бэлэн болжээ. За Амари Робинсон өндөрсөн тоглолт ихний тоглохыг Улаанбаатар Амазонс баг хийхээр болж байна. Ариун Цэцэг, Болор Эрдэнэ, Болор Цэцэг энэ тоглолтод 17 гонцтой дамжуултыг Болор Цэцэг өгч эмэгтэй дээдлэгээр рекордыг тогтоосон. Болор Эрдэнэ холын зай шилдэг гүйцэтгсэн. Тоглолтын нээлтийн Болор Эрдэнэ авлаа. За Юна Алтан од багийн үед нь сүүлийн 3 тоглолт дарааллаад хожигдол хүлээж ирсэн байгаа. Их тааруу амжилттай байна. Удирдлын нийт амжилттай бол 4-6 хожигдолтой байгаа. Нарангоо холын зай шилдэлтийг гүйцэтгсэн шилдэлтэд алдаж байна. Ариун Цэцэг самраас авлаа. Булан Болор Цэцэг цаана Болор Эрдэнэ. За хамгаалт их л задгай байна да. Наан хуламж сул байлаа. Амари өөрөө тэгээд тоглохыг илүүд үзээд алдаа авч байна. Нарангоогийн алдаа. За Амари Робинсон ирснээр Амазонсын гараанд өөрчлөлт орсон. Баатрын Болор Эрдэнэ сэлгэр рүү шилжсэн. Эхний шийдэл амжилт бай. За өнгөрсөн тоглолтод Винкси эсрэг 25 оноо авсан. Дамжид тэгээд улирлын эхний 5 тоглолтод оролцоод түүнээс иш 4 тоглолтыг дараалж үзсэн. За улирлын дуудаж үзүүлэлт 29 минутанд 13.3 оног дамжиж байгаа. Заяа их туул. За их туул Нарангоо гэсэн хоёр тоглогч хэвд бол өмнөх тоглолтод маш сайн тоглолтыг үзүүлсэн гэж баг нь хожигдсон. Хоёулаа 20-оос дээш оног авсан. Заяа эргээд Нарангоо тоглооны секунд дуусж байгаа да. Нарангоо хамгаалагчтай шидсэн шийдэлт нь царгоонсонгууд тоглооны цаг дуустлаа. За энэ жилдгээд Улаанбаатар Амазонс багийн хувьд бол дундаж одоо нэг тоглолтод дундаж авч байгаа оноогоор хойно багаас бараг 20 оноогоор илүү байгаа. Алдж байгаа онооч хамгийн бага байгаа гэдэг төгс гэнээр удирдлыг өргөжлүүлж байгаа да. Болор Цэцэг баруун давдсан завчин дээрээс хулан холын зай шилдэг гүйцэтгсэн. Онцлог тоглолтын авлаа. Долоотыг гэж тоглолт эхэлж байна. Хулангийн өвдөөс өнгөрсөн тоглолтод их онцгой тоглолтыг үзүүлсэн шүү. Маш сайн үзүүлэлтийг гаргасан. Нэг туул Слоны араас шидсэн холын шидэлт нь орсонгүй. Ариун Цэцэг хамгаалтын самраа авч чадлаа. Амазонсын хурдан довтлогоо Болор Цэцэг Боор дэжүүлтийг өгсөн. Амари Робинсонны довтлогоон дээр алдаа гарсан. Довтлогоо нэрээ ойж аваад гарлаа. За хоёрчлоо шидэлтийг гүйцэтгэхээр боллоо. Тэрсээ байрал болгон дээр л бие үуч нурууны өндрийг гаргаж байна да. Амазонсоогоос энэ бүх зүйлээрээ илүү байна. Тэгээ дээр нь Болор Цэцэг холбогчоор тоглож байгаа үед бол ер нь ямар ч багаас өндөр байх нь ойлгомжтой. Болор Цэцэд бол холбогч гэхэд бол маш одоо өндөр нуруулаг 2 дээр 3 дээр ч тоглох чадвартай тоглогч. Робинсны эхний чөлөө шидэлт амжилттай. Хөрдөх шидэлт найдвартай байна. За Алтан одоогоос онооны самбарыг хөдөлгөж чадаагүй байгаа. Заяа бүхэн гүйцэд эсрэг багийн мөс рүү орж ирсэндээ өөрөө бүлтэлбэрээр ороод ихийгүү байлаас өөрсөнд давтах амжилттай. Шой мэдрэмжтэй тоглохыг Заяа хийлээд эргээд Амазонс тоглоонд орсон Болор Цэцэг маш хурдан тоглоонд орж байна. Амазонс Ариун Цэцэг задлсан Болор Эрдэнэ сударсан холын зай шидэлт энэ тоглолтод 2 тоо унаж байна. Ерөөсөө Алтан од багийн хамгаалтыг задлахад бол үнэхээр амархан байна уу. Тэгээд голд 2 өндрөөр зүрх хүн дамжаал хамгаалтыг хөрчгөр задлж байна. Их туул Тэрүүгнэрсэн багийн 5 дахь оноо. За их туул өмнөх тоглолтын дээр бол өнөөдрийн хамгийн сайн тоглолтоо үзүүлсэн. Шидэлтэй ер нь тэр тоглолтоос олдсон байгаа да.
За Наранго их туул хоёр тэр тоглолтод хоёулаа алт дөрвөөсдөө шолон шилдэг унагсан. Тохиролцооны дамжуулалт тулан дээр ирсэн энэ удаа шилдэлтэй авсан мөн шууд талбайгаас гарч байна. Шууд дамжуулалтын Platinum эвентгэгч спортыг дэмжигч Toyota-гийн аль бис нэдэлэр Top Motors. За Gold эвентгэгчээр хамтаа төрүүлж ялах нь Unitel. Алтууд баг тутганд орж байна. Нэг туул дээр болорцог мал тэгэж байгаа байна. Номерд нь эргээд Заяа Тонцгон дахиад тоошоо орлоо да цагаан дахил баригдаж тоглох шаардлагатай болчлоо. Заяа дамжуултыг өгсөн эзэнг бай. За ер нь нэг 30 секундтайгаа уралдсан амаргүй тутгаанууд л яваад байна да. Ямцсан тоглоо. Хулан Амар Робинсон дондоо шилдэг гүйцэтгсэн шилэлт амжилттай. Амар Робинсон 3-3 бас тоглолт гэсэн үг тийм. Яг Амазонсын бас 3-3 багтаа 4 ш тэмцээн бонус ирж оролцоод амжсан байгаа. Нэгт бол болорцгийн эсрэг бөмбөө барьчлаад хоёр хамгаалагчийн эсрэг яваад орсон өөрөөсөө бөмбөгөө алдсан улмаар алдаа гарчээ. Амазон шиг юм одоо систем нь нэгэнтээ докторчсон тэгээ өндөр бүрэлдэхүүнтэй багийн эсрэг бол нэг тоглогч төр бөмбөг удаахал юм бол хамгаалтанд орох маш өндөр магадлалтай. Юна Алтууд багийн ахлах тасгалжуулагчаар өнөөдөр алтан гэрэл буюу Поми ажиллаж байна. Тэгвэр томлогдсон байгаа. Албисор тийм. За Эрдэнэчлэн дасгалжуулагчид бол Скорпионс төртэй байхаас эхлээд гарч ирсэн цагаас нь одоо тасралтгүй ажиллаж байсан. За нэгсэн дагад Эрдэнэчлэн дасгалжуулагч анхны тоглолтоо хийж байгаа гэдэг болон дээдлэгт энэ Алтууд багийн бол. За яа. Дамжуулалт инх туул дээр ирсэн. Инх туул залтнуудаас явуулсан энэ удаа шидэлтэй алдсан. Болорд нь уршаа урдан давтгыг ихлүүлсэн ариун цэцэг урд ганцаараа гараад ирсэн байна. Харуултаа төгсгөлөө алдлаа. Тэгээд энэ Алтууд баг урдан давтгоонд шилжсэн Заяа. Задлсан инх туул. За бөмбөг их амархан алдсан. Болорд нь хурдан давтгоонд гарч ирээд амархан 2 оноо авсан. Хувийн 8 дахь оноо эхний үеийг Болорд нь маш сайн эхлүүлж байна. Хувийн 8 дахь оноо 13 онооны зөрөө. За алтан гэрэл дасгалжуулагчийн хувьд бол дээдлэгт одоо S-Shapes-ыг одоо IC-Apes нэртэй байх нь хэсэг хугацаанд бас ахлах дасгалжуулагчаар ажиллаж ирсэн. Тэгээд туршлагатай ярих юм. Мөн налах бизонд тий ажиллаж байсан. Болон өөрөө орж дундаас шидсэн шидэл хүчтэй гарсан 2 дахь боломжийг Болорд нь үсгээд доор дамжуулт Амари дээр ирсэн Робинсны тоглоо амжилтгүй 2 дахь боломжийг үсгээд 3 хамгаалагчийн өдөөс тоглоод алдчихлаа. Номерд нь хамгаалтын самбар авсан урагшаа урдан тоглоонд шилжсэн боловч Нарангоо бөмбөндөө төвлөрчлээ. Булангийн эсрэг бөмбөө барьсан. Дамжуулалтан дээр нь хамгаалсан болчлоо. Хүний илүүтэй Бацаажийн Болорд нь өөрөө шидгийг илүүд үтсэн олын цаа шилд энэ удаа орсонгүй гэхдээ Амари 2 дахь боломжийг үүсгэсэн багийн 20 дахь оноо. Маш богино хугацаанд 20 оноо босгоод авлаа. 5 минут 50 секундын хугацаанд 20 оноо хүрчлээ дээ. Нэг туул. Сая хажуун шугам шигдсэн. Бөмбөг Улаанбаатар амсаа шилжсэн. За Алтууд багийн чадахгүйгээр хэдэд удаа бөмбөг алдсан. Урднаас нь л байд орж ирж байгаа юм байна. Фран Гарсиа дасгалжуулагчийг бидэнд харуулж байна. За зөрөөд золд цаяа болон баасан дулам гэсэн дамжтыг Алтууд багаас солилцоогоор оруулж ирлээ. Улан дамжуулалт ариун цэцэг дээр ирсэн ариун цэцэг машгой дамжуулалтыг гаргасан да болор цэцэг суул хурон шилжээр унсан. Цагаан 23 дахь оноо олсон 18 оноо салжлаа. Эсрэг багийн хамгаалтын задлахад үнэхээр амархан байна. Доор өгсөн дамжуулалт төгсгөл гараас их хүчтэй гарчлаа. Робинсон самбраас авлаа. За яг л гарт нь өглөөдөө ариун цэцэг амархан 2 оноо олсон. За засварлагч ойрхон байна да энэ Алтууд багаас. За засварлагаа захиалж байгаа манай үзэгчтэй ингээд засварлагаа дараач зэрэг болцъя.
Шууд амжилтын гол ивент тэтгэж Coca-Cola ундаага угаад шинжлэлийн хүслийн жагсаалтаа iCoke Pro илгээгээрэй. За тоглолтын эхний үе дуусаад 3 минут 18 секундын хугацаа үлдсэн байгаа. Нарангоо өнөөдөр харин тоглолтыг эхэлдэг. Их таархан тавилаа. Ер нь Нарангоо эхлэлтгүүдгээ юу н Алтан баг хэвдэл багаараа л их таарав. Эхлэл болж байна. За Баасан тулам талбайд орж ирсэн юм байна шүү. Итүү ерөөсүүдээс дээдлэгт орж ирсэн тоглогч. За алтан тулгчийн байрлалаар солилцоог оруулсан Баасан тулам гол төгсөн дамжуулалт их дуул уртасны өндөр хамгаалтыг хийж байгаа. Нарангоо хулангийн эсрэг ойромтч болохоор явах газаргүй болчлоо. Их дуул холын цай шилдэг гүйцэтгсэн бол шилдэлтэн цагаар хондгоо. Эсвэл тоглооны цагтаагаа уралдаж таталсан л хүнд байдлаас эзэн шилэлт байлаа да. Иргэд Улаанбаатар Амазонс багаас урт насны талбайд гарч ирсэн байгаа. Хулан амарын доор дамжуулалт харин цэцгээс харсан юм шүү. Энэ Алтан бод багт бүгэн шилжиж байна. Улаанбаатар Амазонсоос солилцоог оруулж ирсэн Амар Робинсон суугаад Баатарын болоо. Баатрын болрын дээдлигийн одоо 1000 дахь оноогоо хахад 12 оноо татсан байгаа. Нэгээс гуруулаа гараад ирсэн хулан зүүн гарын тоглоо амжилтгүй ариун цэцэг 2 тоглоом шинэлөө тэмцэн зол заяа авч байгаа юм байна. Их дуул холбогч нь гарч иж чаддгүй даад Баасан тулам бөмбөгийг авсан. За гар дээрээс дамжуулахгүй таалтаа гарчээ. Зүүн гар баг зэрэг шунаад болох шийдс тэн дээр нь л алтаа үлээж тайм. Хажуу шумаас Баасан тулам үгүй тоглолтод оролцуулсан их дуул. Ядуур номын эрдэнэ бөмбөгийг авсан будагтай талбайгаас бүр гарчлаа. Залтнуудаас шилдэг гүйцэтгсэн. Шилэлт оновчгүй болжээ. Шнасан болрын наан дамжуултыг хулан л өгж байгаа юм байна. Эргээд доор ариун цэцэг өөргөөж хоёр суулчийн дамжуултууд чаг ирж байна да. Ариун цэцгийн тоглолтын эхний оноогоо авч байна. Юуна алтууд угаас Баасан тулам их туул гарч ирээд бөмбөгийг авсан. Болорцгийн эсрэг Нарангоо зүүндээ өмжөөрөд буцаагаад гаргасан. Зозяа будагтай талбайг онгойлгосон харамсалтай тоглохоо алджээ. Амазонс маш хурдан тоглоондоо орж байгаа. Хулан суусал коридороор явж ирээд 2 оноо авлаа. Хувийн 4 дахь оноо. Амазонс хэдий багаараа 29 оноо ингээд авч байгаа ч гэсэн одоо гол оноо авдаг ариун цэцэг холоо ер нь хулан 4 оноотой ариун цэцэг 2 оноотой л байна. За хулангийн 7 дахь оноо хийж байгаа юм байна. Ариун цэцгийн хувьд 4 оноотой. Баасан тулам молын цай шидэлтэн цагаар хондгоо байдаг ерөөсөө довтлох орон зай үүсгэж чаддгүй да юуна алтууд багаас. За инхлэнг оруулж ирж байгаа юм шүү. Улаанбаатар Амазонс багаас. Болорцгийн хэсгийн сандруу суулгасан. Инхлэнгийн хувьд бол Амазонсын 3-3-ын багт бас Pro League тоглодог. Дээдлэг драфтлахаас өмнө ч гэсэн Амазонсын бүрэлдэхүүнд бас байсан юм тоглож. Эренцгийн самбарцсан довтлогоо амжилттай. Дээдлийг одоо эмэгтэй дээдлийг эргэн ирснээс хойш 1000-аас дээш оноог авсан. Ердөө 2 хон тоглож байгаагийн нэг нь ариун цэцэг. Их туул. За номын эрдний довтлогоон дээр Баатрын болордны хаалт амжилттай болсон. Хаад довтлогоонд хулан орж ирсэн. Энэ удаа тогтож байгаа юм байна. Инхлэн. Хулан ариун цэцэг гоё шилжиж байна да. Урд насны цаан суларсан холын зан шидэл амжилтгүй болрын 2 дахь боломжийг үүсгэж чадсан. Инхлэн урд насн явж байгаа доор дамжуул болрын нүүрийн болгож чадсангүй ингээд эхний үеийн сүүлийн яаж болохоор тоглоог юм Алтан бод баг хийх нэ. Нарангоо инхлэн гаргалцсан будагтай талбай руу дурсан. Нарангоо энэ төвлөнд ихний 2 оноо авч байна. 2 секунд байгаа. Инхлэн шидэж амжсангүй ингээд эхний үе 31-7-гийн харьцаатай Улаанбаатар Амазонс багийн даваатай өндөрлөж байна. Шууд амжилтын гол ивент тэтгэж хамтдаа төрөж халах нь Unitel.
Уруу дамжуулалтын Platinum Event гэдэг Ice Mark премиум брендийн шинэ төрөл Cookie-тэй 99-тэй зармаг худалдаанд гарсан байгаа. Хоёр багийн тоглолтын 2 дугаар үе эхэлж байна. Эхний үеийг 31-7-гийн ярцаатай Улаанбаатар Амазонс баг их 5 сольсон байгаа. Энэ үеийн эхний тоглолтоо Юна Алтан багаас ирнэ. Баасан тулмын гарт бөмбөг байгаа. Инхлэн дүндэр хамгаалт хийн. Зозоя. Ягуул нарангууруу чигсэн дамжуулалтаар ариун цэцэг алдаа гаргасан. Эрдэсгийн гавьяа хоёрдугаар үеийн хамгаалалтаа Баасан тулмын бөмбөгийг тоглолтод оролцуулна. Соёлмаа Баасан тулм инхлэн дүндэр хамгаалт хийж байгаа. Лигийн хоёр залуу тоглогч биений хамгаалж байна. Баасан тулмын шидэл дахиад царга онсонгүй. Инхлэн дээр бөмбөг ирсэн. Урагшаа өгсөн дамжуулалт ариун цэцэг. Бөмбөг руугаад дамжуулалтыг 45 руу гаргасан. Уртнаас нь явах газаргүй болчлоо. Буцаад инхлэн дээр бөмбөг ирсэн. Робинсон ариун цэцэг холын зай шидэлт гүйцэтгсэн шидэлтээр мөрсөн ч өөрөө өрдөх боломжийг үүсгэсэн мөн ялтагдах байгаа. Тэргээд Юна Алтан баг Баасан тулм Амазонсын хамгаалт байраа эзлээд амжсан энэ давталгаан дээр Амари Робинсон хаалт хийсэн болор эрдний самбар инхлэн энэ тарин илүү алхамт хийжлээ. Өнөөдрийн тоглолтод Улаанбаатар Амазонс багаас Келли Чон байхгүй байгаа. За Чон байхгүй байгаа энэ үед бол инхлэн ч гэдэг юм уу залуу тоглогчдод бол өөрийгөө бас харуулах боломж гэсэн үг. Юна Алтан багаас солилцоо оруулж ирсэн. Баасан тулмыг аваад заяа буцаад бадар гарч ирлээ. Нарангоо доор өгсөн дамжуулалт Золзоя Амар Робинсны эсрэг давталгаан дүүрөө цагирахтаа даруулчлаа. Урагшаа урдан давталгаанд ариун цэцэг шилжсэн дамжуулалт нь урд болчлоо. За 100-ийн 2 онол устчлаа Улаанбаатар Амазонс багаас. За Амазонс бол тэгээ өөрсдөө яг 3-3-ын суурьтай баг. Энэ дээр нэмээд бас 3-3 тоглолтог тоглож хүрээд ирчихсэн. Улам л одоо багийн тоглолтод сайнэр нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Инхлэн бөмбөг алдсан гэдэг уртнаас нь үйдэж одоо бөмбөгийг хадгаллаа. Орцог. За цаана уртнаас нь бөмбөгтэй байгаа юм байна. Амари 7 секунд 5 дээр ирсэн байгаа. Уртнаас нь Амари шидгээс аргагүй болсон холын зан шидэлд амжилтгүй. Ашхарцэг самраас бөмбөгийг авч байна. Соёлмаа заяа. Золзоя. Амарыг бол их дээр аваад гарцсан шүү. Нарангоо. Амарыг эсрэг. Маш хүнд байдлаас тод ямар тааш алдаа авч байгаа юм байна. Хоёр шидэлтийг үүсгэхээр болж байна. Амар Робинсны алдаа. Нарангоогийн хэвдийн тоглолтод одоогоор 2 оног авсан байгаа. Эхний шидэлт амжилттай. Энэ өдрөлч холын шидэлт нь ялангуяа өнөхөр онцгой байгаа даа Нарангоогоос. Хоёр дахь шидэлтэд алдсан болор өрдөн самраас бөмбөгийг авлаа. Амзуусан довтлогоо. Уртнаас нь хөлбөр дуудсан Задлааны эсрэг хөдөлсөн уртнаас нь маш хэцүү байлаа. Сүндрэн олж эсрэг довтлогоо гардж байна. Юна Алтан багийн довтлогоо заяа. За бөмбөгөө тоглогчдоос юу гэдэг ямар нэг заслан хэрэгтэй байна да. Тоглогчд нь айл болох хөдөлгөөн хийхгүй бол бөмбөгтэй тоглогчд бол их хэцүү байгаад байна. Дахиад дөрөв заслан ирсэнгүй бөмбөг алдлаа. Хүний илүүтэй инхлэн өөрөө тоглохыг илүүд үзсэн хаалтанд орсон. Ширээцгийн хаалт байлаа. Нэгтуул номер 92 тоглогч Юна Алтан багаас дахиад орж байгаа юм байна. Нарангоо Золзоя гэсэн дамжт хэлсэн сандруу суулглаа. За номер 1-д бол өнгөрсөн зэн Улаанбаатар Амазонсын одоо залуу тоглогчдтой хамт бас 3-3-ын багт нь тоглосон. Одоо профик гэдэг тэмцээнүүд бол за ариун цэцэг бол холон гэсэн дамжтыг бас хоорондоо сольж байгаа юм байна. Болон
Доор Амара Робинсон бие өвчрөл хүрсэн боловч хамтлаа довтлогоо галчлаа. Номын Эрдэнэ самбраас авлаа. Заяа цаана Соёлмаа өөрөө шидэж байгаа юм байна. Орж ирээ шууд шидсэн олон шидэлтэн. Амжилтгүй шүрэн цэцэг татсан бөмбөг нь Робинсон дээр ирсэн байна. Ард нэг тоглож үлдсэн байгаа да. Энэ удаар нь дамжуулт нь амжилтгүй болсон. Урд ирчлээ. Хорон оны зэрэг үүссэн байгаа. За хоёр багийн эхний учраа бол улирлын эхний учраа 83-40 ярцад хөрөнгөлсөн. Хамт Рамзусын хожил. Харин хоёр дахь тоглолт 90-50 ярцад ирсэн байна. Ойлал 40 оноо зүрхтэй. Болор Эрдэнэ суларсан олон шидэлтэн амжилтгүй самбарын лог тэмцэл дээр тооны самбар тэмцэжсэн болж алдаа гарсан байна. Робинсны явын 2 талдаа. Ашурцэг рүү чиглэсэн дамжуулалт довтлогчоос өөрөөс нь гарчээ. За өнөөдөр чаран Франк Гарсиа дасгалжуулагчийн хувьд бол их олон тоглогчийг ашиглаж тоглож байгаа чинь. Оноо одоо хэдэн ч онооны зөрүүтэй байсан гарааны тоглогчдоор их олон минут тоглоод байсан бол өнөөдөр инхлэн Эрдэнэт гэсэн тоглогчдыг бол харьцангуй эрт оруулж ирж байна. Явуулцгийн дамжуулалт болор өдөр чиглэсэн боловч хүлээж авч чадсангүй. Заяа Эрдэнэт төлөвлөж гарч ирсэн түүнийг хамгаалж байгаа Номын Эрдэнэ. Энэ удаар 2 жицлээ авсан шүү. Болор Эрдэнэ очоод ямар амархан мөнгөний тасалж байгаа. Тэгээд тооны алдаа болоо үржлээ Заяагийн. Үгүй алдаад араас нь тарчлаа. Багийн ихний алдаа юм байна. Одоомд Рамзус угаас болорцэг баруун давлттай баг голгосон амжилттай хамгаалалтаа мөрчтөн зорилго өсчээ. За амсаас авж байгаа номнорт ер нь нэг иймэрхүү байдлаар амархан оноонуудыг л авч байна да. Эсрэгээр юуна алтаа удаагийн үед бол оноо авна гэдэг бол одоо бэлэгдчгүй даалгавар шиг л байна. Дахиад нэг удаа царгаа унсангүй товтлоо. Болорцэг булан Доор байрлал лөг тэмцэлээр 2 өндөр нь бөмбөг дуудаад байгаа. Амар Робинс Номын Эрдэнэ эсрэг шахаад явсан маш сайн хамгаалтыг хийсэн. Хурдны цонд орвол хүний илүүтэй байгаа да. Инхт бол 2 эсрэг дөрвөлээ гараад ирсэн байгаа. Дамжуулалт доор ирсэн Заяа додж чадсангүй. Улаанбаатар Амазонс багийн хамгаалалт байраа эзэлсэн инхт туулын шилжилт амжилтгүй болсон. Болор Эрдэнэ хурдан довтлоонд. За өнөөдөр ч Болор Эрдэнэ болор цэцгийн нэг иймэрхүү хэд хэдэн дамжуулалт эзэнгүй болчлоо шүү. Өмнөх тоглолтод 17 дамжуулалтыг скор тогтоосон тоглогчуд ээ. За Гарсиа дасгалжуулагч их л бүхэн дөнгөө юм да. Тэгэхээр тиймэрхүү бөмбөг алдалтаа нэг биш байгаа юм л да. Алтууд багаас энэ зэсрэрлэг хачаад шүү. Шууд дамжуултын Шууд дамжуулалтын Platinum event гэж таны дижитал аяллаа ихтгэл түнш IT Zone та компьютер, принтер ухаалаг төхөөрөмжүүдтэй IT store-оос аваарай. Алтан гэрэл тасгалжуулагч бид хүнд харагдаж байна. Энэ Алтан од багийн ахлахаар ингээд эхнийхээ тоглолтод лигийн хамгийн хүчрхэг багийн эсрэг тоглож байгаа. Маш том шалгалт болж байна доо. Юналтодос Нарангоо Давхлангийн эсрэг тэр чигээр баруунда зүтгээд явсан Заяа. За довтлооны оновч шин үзүүлэх бид харагдаж байна. Нарангоо маш хэцүү байдлаас довтлогоо гаалцсан Болор Эрдэнэ самбраас авлаа. Довтлооны оролдлого бол уг нь тийм хол зөрүүг юм байна шүү дээ. За гол нь яг одоо довтлооны чанарын хувьд бол асуудалтай л байгаа юм л да. Энд Соёлмаа алдаа гаргалаа. Робинсон шилтийг үүсгэх нь 2 дугаар үе талдаа орж байгаа тутамгаараа 8 оноог л авсан байна да.
багийн хоёр талаа олсон яриалаа Номын Эрдэнэ нэмшин сламжийг авч байгаа юм байна. Хөлсөө За орчлон талбайд орж ирсэн залуу тоглогч. Бүх тоглолтод бас харьцангуй олон минутыг талбай дээр өнгөрүүлсэн. Робинсны эхний шаталт амжилттай. Хоёр дахь шидэлт. Хоёр дахь шидэлт нь арай өвчтэй гарсан. Орчлон самраас солихоо самраас өнгөөгөө дуршаа довтлон шилжлээ. Заяа. Бөмбөгийг нь хамгаалагч хатгсан самраас өмбөг авалтын үзүүлэлт ямар болоор гэж 3 дахин нугалчжээ. Тэгээ багаараа нэг л оновчтой дамжуултыг өгсөн. Минутаар шидэлт амжилттай. За гэхдээ бас л одоо цэцлэн ирсэнгүү, тоглог суларсангүй хамгаалагчтай шидсэн шидэл байлаа да. Булан Робинсон Нарангогийн эсрэг их амархан өөртөө зай гаргалаа. Гэтэ тоглоогоо алдсан 2 дахь боломжийг үүсгээд тоглох үед нь алдаа гарчээ. Ямар Робинсон хожлоо шилдэг үздэг нь. Нарангогийн хувьд нуруу зүтгүү гэсэн ялчгүй бие бишний зур асар бол байна л да. олсон яриалаа хоёр шилдэг тоглолтоо За эмэгтэй дээдлийн хувьд бол өнгөрсөн жилээс эхлээд яг одоо тусдаа би даасан сошиал хуудасуудтай болсон. Тэгэхээр та бүхний хувьд бол одоо эрэгтэй лигийн одоо хуудасаас гадна эмэгтэйчүүдийн дээдлиг гэж ороод бас эмэгтэй лигийн зөвхөн эмэгтэй лигийн мэдээллийг үл авах боломжтой. Робинсон хэлтгшил дамжуултаа багийн 36 дахь болж байна. Заяа дөнгөө алдсан Эрдэнэт бүнгэнцлээд хурдан тоглоонд гараад ирсэн солгоо гарын тоглоёг хийгүү алхаад тоглоо алдсан Эрдэнэ энэ дэр нүүрний шугам ашиглалаа. За энэ тоглолт бол бидний өнөөдрийн шууд амжуулах 2 дахь тоглолт байгаа. Энэ тоглолтын араас BCH Knights дархан United багуудын тоглолтыг 20 цаг 40 минутаас та бүхэн авч үзээрэй. За их сайн формтой байгаа 2 багийн тоглолт өнөөдөр яг халтыг хийхэндээ орчлон доор дамжуулт эргээд шилжсэн заяа холын шилжилтийг нэг хийцэн байгаа. Энэ удаа цагиргаан онсонгүй. За өнөөдөр ч амжилттай болгосон тоглооноос цагиргаан оноогүй тоглоом илүү болсон байна да алтаа тогоос. 25.0. За Баларцэг тоглоогоо эхлүүлнэ. Орчлон түн дээр хамгаалт хийж байгаа. Эрдэнэ гар дээрээс хулан бөмбөгийг авсан бөмбөө барьцсан да Амар Робинсон дөрөн шугам дагаад Эрдэнэ түлдээсэн алдаа гарлаа. Хоёр шилтийг Эрдэнэ гүйцэтгэнэ. Амазонс улсын тоглолтыг мэдүүлэхт байгаа тоглогчдоос Бямжаваас бусад тоглогчдыг бүгдийг нь эхний агаст талбайд оруулчлаа шүү. Эрдэмагийн эхний шидэлт амжилттай болсон. Шууд амжилтын голд ивент тэтгэгч Шунduрлан амтыг зөвхөн KFC-гээс KFC мөн Platinum ивент тэтгэгч Дасандаа буу нэм банк. Хоёр дахь шидэлтэд алдсан Робинсон 2 дахь боломжийг үүсгэж байгаа юм байна. Хулан Эрдэнэ. Робинсон Эрдэнэт. Хулан аваа шоо шидсэн. Хулан энэ цэгээс өнөөдрийн тоглолтод 2 дахь удаага шидэж байна удаа. Амжилт болсон. Задлаа солилцоо орж ирэх юм байна. Улаанбаатар Амазонс багаас солилцоо урт насан орж ирээд Эрдэнэт суулаа. За Болролтны битлээс эргэн ирсэн тоглолтуудаа эргэн орсож байгаа үнтэй холбоотойгоор урт насангийн минутаас цөөрсөн. За сүүлийн 2 өдрөл бол Амазонсын одоо гол гарааны хамгаалагчийн байр тоглож ирсэн тоглогч. За тэгээ плей-оффын цувралууд одоо бас л нэг хэрэгэлтийг тавьж ирсэн шийдэлтүүдийг хийж үзсэн юм дамжчин да. Нарангогийн үлийн ажиллагаа гоё болсон тоглох амжилттай. За тэгээ Амазонсын одоо сэлгээнээс Баатрын болтрыг нэмээд урт насан жидэнэ тоглогчид орж иж байгаа гэдэг бол энэ багийн бүрэлдэхүүн ямар зузаан байгаа вэ гэдгийг харж болохоор байна да. Келли Чон эзэг байгаа. Келли Чон байвал та болорцог бас сэлгэнээс орж ирж штэ. За Алтууд багаас 2 давхар солилцоог оруулж ирж байгаа юм байна.
Ариун эрдэнэ энэ тоглолтод анх удаа гадалбайд гарч ирж байна. Мөн номер 1-ийг оруулж ирлээ. За номин гараанаас тоглолтыг эхлүүлээ дахиж орж ирсэн юм тийм. Хүртэл нь яг 100 болоог юм лу да. Болонгийн ихний шидэл амжилттай. Хоёр дахь шидэлт. Тавчаа. За солилцоо Амари Робинсон цэцлэгрөө шилжээ түүний оронд. Ариун цэцэг орж ирсэн байна. Бичлэн Нарангогийн слоныг аваад орсон хуулангийн өөдөөс зөрөгтэй гоё довтлоо байна. Хулан. За баруунда хамгаалагчдаа ордоо өргөцсөн доо хариу цэцэг дамжуулт уртсан дээр сангалтай зайбас шийдсэнгүй хулан нүүрэн шугам дагаад явах гэсэн хэцүү байдалд орчлоо. Суларцэг эргээд хулган энд суларсан холын зан шидэл дамжуулттай болсон. Багийн 42 тоноо болж байна. Яалчгүй нэг довтлооны арга барил бол үнэхээр суудсан байна сая. Бүх зүйл төгс хэрэгжлээ. Орчлон ширэнцэг холын шилдэг үүсдэгсэн царгаа онсонгүй. Болорцэг Амазонсын урд нутгаас ард нэг тоглож үлдчихлээ. Хүний илүүтэй байгаа Эрдмаа. Нарангоо эргээд хамгаалтын байраа эзэллээ ямар тааж. Уртнасан. Зөв шидэл амжилтгүй болсон Нарангоо самбраас мөнгө авах үед алдаа гарлаа. Өнцгийн үе хоёр талт. За тэгээ онооны эз рүү хол байгаа учраас одоо витлээсээ дөнгөж ирж байгаа тоглогчдод тэгж айхтар олон минутыг гүүгээр хангалттай амраах боломжтой болчлоо л доо. Энэ таалт амжилттай болсон. Хинийх нь хаалт вэ? За эндээс илүү тодорхой ариун цэцгийн хаалт юм шиг байна да. Нүүрэн шугамаас хүмүүст тоглолтод оролцуулсан. Нарангоо. Дамжуулт номер 2 дээр ирсэн холын зай шидэлт дамжуултгүй болсон холон самбраас авлаа. Маш хурдтай айл довтлогоо шилжээд байгаа даа Амазонсоос. Болон энэ удаа 145-аас шидэлт амжилтгүй болсон хэдий 2 дахь боломжийг үүсгэж байгаа юм байна. Уртнаас нь эргээд хулан ариун цэг. За дээр гарч ирсэн болорцэг бөмбөгийг авсан орчлон бөмбөдөнд хүрсэн довтлооны секунд дуусч байгаа. Шидэх хэрэгтэй Эрдэнэ. Ашиглах үүсгэсэн цагаараа олсонгүй. 21 секунд юуна алтаад багт довтлоход байна. Хэдэн секундтэй ашиглаад довтлох байх. Нэг хагас ердөө 15 оноос алдлаа шүү. Амазонс ямаалт. За энэ тэгээд Нарангоо бөмбөг алт тийх ойрхон байсан. Ямар тааж аваад үлдлээ. Орчлон Нарангоо руу чигсэн амжилт хамгаалагчийн гар хүрсэн. Доор энэ дээр номын эрдэнэ суларсан шүү. Довтлоогоо алдсан. Ариун цэг самбраас авсан хулан шидэж амжсангүй ингээд. Улаанбаатар Амазонс юуна алтууд багуудын тоглолтын эхний хагас 42-15 ярцаатай. Улаанбаатар Амазонс багийн даваатай өндөрлөж байна. Дуудахгүй 15 минутын дараа тоглолттой 2 дугаар хагасаар уулзнаа. Дэлхийн шилдэг UFC холбооны 7 хоног бүрийн эвентүүдийн томыг Мегамаргагийн 20 цагаас 5 хүн хүлээн авч үзээрэй.
UFC холбооны тоотой ивэнтүүдийн тулаанчдын мэдээллийг та бүхэн Time нэвтрүүлгээр хүлээн авч үзэх боломжтой. Пүрэв гарагийн 21 цагаас. Азийн шилдэг One холбооны 7 нүгүрийн ивэнтүүдийн өмнөх мэдээллүүдийг One Weekly нэвтрүүлгээр баасан гарагийн 20 цагаас та бүхэн хүлээн авч үзээрэй. You are watching One Weekly. Хоёр удирлын турш та бүхэн Азийн шилдэгүүдийн тоглолтыг үзсэн. Зүүн Азийн Суперлигийн тэмцээний шинэ удирдал та үүнээс ч илүү үзэх болно. Илүү өргөжинд хэлсэн, илүү олон багууд өрсөлдөх болно. 6 сарын турш үргэлжлэх Зүүн Азийн хамгийн том лигийн тэмцээн. Албан ёсны онцгой эрхтэйгээр зөвхөн Премьер Спорт суугаар. Сагсан бөмбөг бол зөвхөн тоглолт биш, харин сэтгэл хөдлөл. Тоглолтын ард өрнөж буй сонирхолтой яриа, анализ, үйл явдлын дэлгэрэнгүй том. Бид зөвхөн тоглолт биш, сагсан бөмбөгийн түүхийг өгүүлнэ, харин та дээдлийн аяллаа бидэнтэй хуваалцаж сагсан бөмбөг өөрийгөө зэмлэрэй. Манай өнөөдрийн дугаарт Бинау Сен-Дени Францын тусгай хүчин тулдаж байгаад октогон тулдах болсон замдынхаа талаар ярих болно. Боломж гарч ирсэн үед довтлогоо хийх хэрэгтэй. Алдах юм бол оногдох болно. That's your business. If I say you can talk, when I knock people out, they don't move. Who the is that guy? Махан бөмбөг Молли Маккан өөрийн бүх цаг үеийн хамгийн шилдэг гэж болдог эргэлттэй хүн цохилтуудыг жагсаах болно. Ийм довтлогоо амжилттай болох нь үнэхээр онцгой зүйл. Учир нь гэвэл хүмүүс бүхэн амьдралынхаа турш бэлдээд ийм төгс довтлогоо амжилттай болгож чаддаггүй. Харин би чадсан шүү дээ. It connected. That's it. Oh, a spinning heel kick. Boom! Tremendous amount of power. Сонирхолтой баримтуудыг багцдан хүргэдэг UFC Connected сэтгүүл 5 гараг бүр 21 цагаас танд хүрнэ. Hello Mongolia, we are ready. Are you ready? You are watching the Bundesliga on PSN. Hi Mongolia, Jeremy Sohan here. Watch the NBA on Premier Sports. Энэхүү Улаанбаатар Амазонс юуна алтууд багуудын тоглолтын 3-р үе эхэлж байна. Үеийн эхний оног Баатрин Болор ирдэг. Энэ тоглолтын эхний оноо болсон. Зөрүүд юуна алтууд багийн довтлохоо. Зарим цэцэг дээр гараа шахаад өтсөн. Заяа өдөж бөмбөг аалцсан гүгтээ бөмбөгийг өөр дөрөө удаацсан нарангоо өргөд явуулсан довтлохоо алдсан. Болордны самбар. Болордны тоглолтоор дараа нь тэглүүлж 8 оноо аваад эхний үеийн төгсгөлд суугаад одоо л орж ирж байна. 2-р үе бүтэн амарсан. За байна да. Докод орох үед нь алдаа гарлаа. Шүрэн цэцгээ алдаа.
Шүлцэгийн хоёроо 3 юм яснаа. Аруцэг гар дээрээс боловцог гүнгийг авсан буцаага Дарука дээр шидэлтэн дээр үлдсэн холын зай шидэлтэд алдсан. Баатрин болорд нь өдөх боломжийг үүсгэсэн Бацоочин болорд нь дамжуулт болорцэг бөмбөний шилжилт их гоё болсон холон баруунда дайраад орсон алдаа салгажээ. Өөрчлөлөө шидэлтийг онлоотрын улан гүйцэтгэн. Тоглолтын төдийлөн ингэж дайрсан тоглоо хийгээгүй байсан Улангийн хувьд бол яг л нэг зай гарсан үедээ холын шидэлтийг гүйцэтгэж байгаа. Хоёр торгуулийн шидэлтийг шиднэ. 12 оног өссөн бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлж байгаа. Цагийн ойр дахь тоглогч Амари Робинсон 10 оног өссөн байна. Хоёр дахь шидэл дамжилттай. Заяа. Болордны бөмбөгийн тасалсан хурдан дотлоонд гарч ирээд Болордны зүүн гарын дотлоо амжилттай болсон. За яг л өөрийнх нь хийдэг зүйлтэй энэ бол хамгаалалт. За тэгээ хамгаалалтаас өсрөөд хурдан дотлоо бол хамгийн сайн хийдэг тоглогчтой нэг. Хүйн 10 тоног авч байгаа юм байна. Нарангоо. Дамжуулт хөдөлгөөний эсрэг чигэрсэн бөмбөг таслагдсан хулан урагшаа хурдгээ гараад ирсэн солгоо гарын төгсөл. Ерөөсө дамжуулт явждаггүй бөмбөг таслагдаад байна. Энэ алтууд багаас дамжуул явахгүй заслаа бас байхгүй. Ерөөсөө нэг бөмбөгтэй тоглогч нь тэгээд өөр дөрөө юу гэдэг нэг 10-аас 20 секунд барьж байгаа л бөмбөг алддаг ч юм уу алдаж дуусаад байгаа. Нарангоо ширэмцэг дамжуулт инхтүүл дээр ирсэндээ дахиад бөмбөг алдсан болорцыг нь одоо бөмбөг эзлээд урагшаад автгоо эхлүүллээ. Болорд нь Баатрин болорд нь бөмбөг авч байгаа. Булан за байсан шидсэн амжилтгүй ариун цэцэг 2 дахь боломжийг үүсгэж 2 оноо авлаа. Онооны зөрөө улам холцоор 37 болж байгаа юм байна. Эхний хасын темп яг л хэвэндээ байна. Ерөөсөө өөрчлөгдсөн зүйл алга. Аргуугийн олон цаашид дамжилтгүй болсон. Болорцэг Ягаатан болорд энэ дээр бөмбөг ирсэн давтган дээр өнөдөө Нарангоогийн хаалт амжилттай болсон. Заяа урагшаад давтгоогоо эхлүүлсэндээ Намирд нь холын зай шидэлтэн амжилттай. За хоёр оноо юм байна тавч байгаа юм байна. Тоглолтод авж байгаа түүний эхний оноо болсон. Болор цэцэг. За тэр ариун цэцэг болордноос цэцлаа тавихаас эхлээл ер нь давхацсан. Тэгээд бөмбөг алтлаа болсон. 2-өөс 3-аа гарч ирсэн инх туулын дотлоор амжилттай болсон. Багийн 19 дахь нь боллоо. Дараалал 4 оног авч чадлаа. Болорцэг Болорд нь гар дээрээс хулан бөмбөгийг авсан. Бөмбөг нь угаад яваад орсон шүүл дуурсан. Багийн 3 дахь алдаа боллоо. Шүлцэгийн 3 багийн 3 дахь алдаа. Шүнцгийн алдаа болсон Эмани Джефферсон бид хүнд харагдаж байна. Битлээ бол маш тоглолтод оролцох боломжгүй байгаа. За өмнөх тоглолтын нэг тоглох гэж үзсэн шүү. Тэгэхээр тэр хальт гарч ирээд тэгээд хөл дээр ачаал авч чадахгүй тэгээд тоглолч нэг хэдэн минут байж байгаа л суусан да. За өнөөдөр Итүүгэн өрөвсөд шинэлэг онор тамирчнаа тоглосоор нэмэгдээд илүү бүх багууд маань онор тамирчтай боллоо. Ариун цэцэг давталгаа амжилттай. За мэдээллийгүүдээс Улаанбаатар Амазонслоо 2 өдрөл дараалал агуулгын эхнээс лиг онруудаа тоглоулж байгаа. Спортын үед харьцангуй одоо лигийн дундуур тоглогчтой очирч байгаа да. Нарангоо дахин нэг удаа бөмбөг алдсан хурдан давталгаа Бацоожийн болорд нь өөрөө давталсан алдаа гарлаа. Заяагийн алдаа. Өөрчлөлөө шийдэлтэй гүйцэтгэхээр болж байна. Багийн 4 дахь алдаа. За болор төрлөг удирдах гэснээс хойш тоглолтоос тоглолтод л одоо иргэд нэг форм олж байна доо тий. Солилцоо оруулж ирсэн 8 дугаартай тамирчин ариун үрднийг алтууд багаас оруулж ирж байгаа бол Улаанбаатар Амцаас угаас мөн алхам солилцоо оруулж. За шидэлтийн дараа солилцоогоо оруулах юм шиг байна.
Шилэн амжилттай болсон. 11 дэх оноо болсон. Бацалцаа орж ирээд болролтныг тэг авч байгаа юм. За бацаач болролт ингээд бичлээсээрээ дуудааг бас минутын хязгаарлалтай байж магадгүй. Эхний үеийн төгсгөл цугаад 2 дугаар үеийг бүтэн энэ удаа ч гэсэн 3 дугаар үеийн ихэнд эсгээр шилжиж байна. Наргаа. За хийгүүд амжууд ямар тач зол заяа авсан шүү. Болролтын драматик гэж байгаа. Нарангойг өнөөдөр ер нь 3-аас шидүүлсэнгүй. Өнөөдөр л холын шилдэг онцгой байсан. Тэрэн дээр нь бол одоо бэлдсэн хамгаалалт маш сайн ажиллалаа. Их туул холын зай шидэлтэй алдсан. Бөмбөгийг хамгаалагчаас гарсан гэж зааж хүн байна. Юналтад баг ажиг шугаас бөмбөгийг тоглолтод оролцуулна. Нарангой. Их туул Америкнээс баруунда цаавсан доошоо байрлалын даавруу оруулж өгсөн дөө. Америкт тоглох амжилттай харамцын гарыг авуулсан. Болорцог ариун цэцэг тохиж ороод авсан Нарангойгийн алдаа. Ширүүн контакт байлаа. За ариун цэцэг тэгээд тийм олон довтлоогүй юм шиг хэрнээ аль хэдийн 10 оноо авцсан явж шүү тоглолт. Улаанбаатар онцгойгоос солилцоо оруулж ирсэн холбог суулгаад Эрдэнэт хэлбэр орлоо. За дагаа солилцоог юуна Алтан Удбагаас хийж байна. Бас нь болж ирж байна. За тэр цаана номинчин бүр мандатаа зүүдсэн халаалтай хувцастай сууж байгаа гэж шүү. Бараанд эхэлжсэн тоглож. Аримцгийн урьдчилсан шидэлт. Амжилттай боллоо. Басантлам. Насан хамгаалчиндаа түүнийг номын эрдэнэ аримцгээс их хол бөмбөг аваад дайраад орсон довтолгоо угаагаад орсон болролт натаад орсон. Энэ Алтан Удбагт бөмбөг байсан гэрээ. Алтан Удбагийн довтлооны үзүүлэлт үүдэх хүнд харагдаж байна. Холын зай шидэлт 11, өвчлөө шидэлтэй бүр их тааруу үзүүлэлтүүд харагдаж байна. Амара Робинсон тэр орж ирсэн. За мөн цаана Эрдэнэ орж ирэхэд бэлдэж харагдлаа. Баатрин болролтноос төрөж бэлдсэн. Номердэн Басантлам. За номердэн болролцгийн эсрэг бөмбөг авсан 2 хамгаалагч ойрхон байгаа зол заяа өөрөө довтлохыг илүүдсэн амжилтгүй довтлооны алдаа болчих боллоо номердэн. Багийн алдаа дөрвөөс дээш болсон. Эсрэгээр Улаанбаатар хамтсаасыг одоогийн байдлаар бол алдаа гаргаагүй байгаа. Шууд амжуулалтын платинум ивент тэтгэж таны дижитал айлын ихтгэл түнш IT Zone да компьютер принтер ухаалаг төхөөрөмжүүд IT Store-оос аваарай. За мөн шууд амжуулалтын Gold ивент тэтгэгч Coca-Cola ундаага угаад шинжлэлийн хүслийн жагсаалт iCook аппликейшнээр үйлчилгээгээрэй. За яна Алтан Удбагийн тоглогч номын эрднийг одоо бүр анх бол ганц бол одоо 3-3 дээр авч бэлтгэл хийж хэлжсэн юм байлээ. За оюутны лигт бол Монгол Улсын сургуулиас тоглолоод дэдлэгт орж ирсэн тоглогч. Басан тулам бөмбөгийг өрдөрөө удаагаад байгаа салах хэрэгтэй. Тэгээ 2 хамгаалагчийн болохоор яваад орсон бөмбөг алдчихлаа. Хүний илүүтэй Эрдэнэт дамжуулалт Робинсон бөмбөг олж авч чадсангүй. Эрдэнэт гэдэг байгаас гадна ахтаа бөмбөгийг авчлаа. Эрдэнэт уг нь өөрөө ч явчих боломжтой байл. Амар Робинсон нөгөө номер эрдэнэс хангалттай хашиж өгөөд нэг цаг бол хоцсон. Тэгсэн. За Амазонсын туршлагатай тоглогчид өнгөрсөн жил Эрхэд Тэгрийн Шагай багт
одоо хөгжлийн лиг тоглосон Эрхэт Тэргийн Шагаа багтай хамтын ажиллагааны ивент. Одоо Эрхэт Тэргийн Амазонс нэртэйгээр хөгжлийн лиг тоглож байсан бол за альжтэй хөгжлийн лигт бол Баянгол Амазонс нэртэй баг орж байгаа туршлагатай тоглогчд бол тухайн багт нэгдсэн байгаа. Ингээд тоглолтын сурчлагын завсарлага захиалгажээ. Шууд амжилтын платинум ивент дээр Тасандаа буухан М банк сурчлагын завсарлагын хугацаа дууссан Улаанбаатар Амазонс баг тоглогийн за 3 дугаар сүүлийн 4 минут руугаа орсон Алтан од багийн алдаа эдийн дөрвөөс дээш болсон байгаа бол Амазонс үе эхлээд алдаа гаргаагүй юм биш үү? Багаараа алдаагүй тоглолтыг үзүүлж байгаа юм байна. Болорцэг Робинсон номерын хамгаалтыг хийж байгаа юм байна. Эрдэнэт олон шийдэл дутсан хоёр тогломжийг уртнаас нь үүсгэжлээ. Ямар гоё тэмцэл байна. Уртнасан өөрөө бөмбөгт байгаа зүүндээ яваад орсон хөөргсөн товтлогоо алдсан Нарангуй самбраас авлаа. Басан дулам. Дамжуулт инхтүүл дээр ирсэн. Тастаг үлд ортгууд Нарангуй 3 секунд болцсон сайн. За дамжуулт арай удажлаа. Нарангуй уг нь бол доор намхан хамгаалагчтай мисмаш үүсгэсэн бөмбөг нь ихэд байлаа. За Нарангуй өнөөдөр 5 оноотой байгаа юм байна. Болорцэг Баасан долмын эсрэг маш гоё бөмбөг зөвшөлт байсан. Гэхдээ Эрдэнэт нь Сланы алдаа болчлоо. Эргээд юуна Алтан од багт бөмбөг шилжиж байна. За иймэрхүү нэг жижиг алдаанууд Россия тасалж байгаа чинь хамгийн дургуй зүйлс нэг дээ. Шахсамгаалт Баасан лам за хамтаа шалтаас нь бол гараад ирсэн. Их туул Дошоо давуулж Нарангуй Болорцгийн эсрэг шахаад маш хэцүү байдлаа самбардаад явуулсан тоглоом амжилттай. Эргээд маш хурдан урагшаад тоглоом шилжсэн. Гэхдээ Болорцгийн дамжуулалт таслагдсан. Эргээд Юна Алтан од баг 2 эсрэг дөрвөлээ гараад ирсэн. Нарангуй энэ тоглолтод техний удаага болон шидэлтийг амжилттай болгосон. Ерөөсөө нэг ингэ шидэх зай гарч өгөхгүй байгаадсан. Хоёр дахь шидэлтийн орлого болж байна. Амазонс баг тоглоонд шилжиж байна. Болорцэг Робинсон за Нарангуйг эсрэг тоглолцоод байгаа шүү. Энэ удаа амжилттай. Хоёр хамгаалагч голоосон байгаа. Энэ 62 дахь оноо улс урагшаа өгсөн дамжуулалт зоозоя. Их туул. Нарангуй бөмбөг хүлээж авахдаа баг зэрэг цагаалтсан. Болорцгийн эсрэг заслаа дуудсан. Номерын слаа найдвартай орсон Нарангуй бөмбөг өөрөөс алдлаа. Эрдэнэтийн хамгаалт сайн болжээ. Ялч өөрийнх нь үдгнээс бөмбөрсөн байна. Болорцэг Сан Робинсон зай гарсан олон зай шидэлтэн амжилтгүй болсон. Номын Эрдэнэ самбар байлаа. 3 дугаар сүүлийн 90 секунд 36 оноо тоглолтыг цаглаж байна. Тул. За их тул дайраад орсон шүү. Болорцгийн өдөөс 2 оноо авлаа. Насан. Робинсон Намрын эсрэг давталгаа амжилттай маш гоё хөдөлгөөнөөр хэлбэл оруулаа. 14 дахь оноо авсан. Басан тлом. За энэ үеийн сүүлийн 1 минут Инхлэн Улаанбаатар Амазонс багийн бүрэлдэхүүнд орж ирэхэд бэлэн болсон байна. Их туулын дамжуулалт Нарангуй аваашуу шидсэн олон шидэл нь орсонгүй. Эрдэнэт самбар уртнасан. Урагшаа өгсөн дамжуулалт Болорцэг. Эрдэнэт дундын зай шидэлтэн амжилттай. Золзая. За
дамжуулт ямар таарга дамжуулт байгаа. Эрдэнэт бөмбөгийн тасалсан хурдан дотгоо Нарангогоос гарч давталсан Робинсон амархан дотгоогоо алдсан шууртнасан хатаад Робинсон гэсэн энэ удаар оруулсан. За 10 секундын цаг дуусгаад үлдсэн. Маш урттай нэг давталгын зохион байгуулах хугацаа бол байна. Баасан тулам яарвчлах хэрэгтэй. Урагшаа уралдуулж өгсөн их дуул давталгыг алдснаар энэ хоёр багийн дугуултын 3-р өндөрлөж байгаа 40 онооны 0 хэсэг хугацааны дараа сүүчийн 4-р үеэр хэрэгэд уулзъя. Тоглолтын 4-р үе эхэлсэн байгаа. Улаанбаатар Амазонс баг завхартнаас энэ дэрэн бөмбөгөө алдсан шүү. Алтан од багийн урд нь тоо гоё дамжуултыг өгсөн. Номын Эрдэнээр нь тоогаа алдчихлаа. Робинсон Заврас үгийг аваад Амазонсын давталгаа эхэлсэн бэмбжөө. Дараагийн үйлдэлээ болчихвоо да. За энэ тоглолтод орж одоо бөмбөг төрсөн эхний хүрэлт нь байлаа. За Гарсиа тасгалжуулагчид мэдүүлэгттэй байсан бүх тоглогчоо ямар цаашлт байд орууллаа өнөөдөр. Эцэнгүү гарааны тоглогчтой бол амраагаад тоглогчтойгоо минут төгөлж игээд тойрлчлаа. Нэмэрд нь Робинсны эсрэг явах газаргүй болсон их дуул зүүндээ саад холын зай шийдэл гүйцэтгсэн шийдэлтэй алдсан. Номерд нь 2 дахь болжоор довтлох үед инхлэнгийн хаалт амжилттай болсон бөмбөний төлөө тэмцэл инхлэнгээс гарсан баха. Орчлон бөмбөгийн тоглолтод оролцуулах юм байна. Довтлогоо дуусахад 8 секунд. Бөмбөг хүн нээгдсэнгүй. Тэгээд эцэнгүү газар руу өгсөн дамжуулт таслагдсан. Уртнасан. Инхлэнгийн дарин бөмбөгөө алдсан шүү. Орчлон бөмбөгийн таслаад нэг эсрэг хоёулаа гарч ирсэн. Эргээд Амазонсын ямаалт барай эзэлчлээ. Соёлмаа хөргөд явуулсан довтлогоо гаалцсан өөрөө 2 дахь болжийг үүсгэсэн оног авлаа. Энэ удаар Орчлонгийн ямаалт алдаа болоод өрчлөө. За Улаанбаатар Амазонсоос Робинсныг стооцолж яг л сэлгээний тоглогчт нь гарч ирсэн байна да. Эрдэнэт Робинсон занаан дамжуулдах үед нь алдаа гаржээ. Соёлмаагийн алдаа. За 3 дахь алдаа болсон. Багийн 2 дахь алдаа. Робинсон инхлэн гар дээрээс бөмбөгийг авсан да. Зүүндээ өдөлсөн дамжуулт таслагдсан. Инхлэн талбайд орж ирээ болдгоо. Гарсиа хязгаарч ихэд бөмбөг төнгөө байна да цаана. За их тул оног авлаа. Сэний бөмбөг алт дараас нь 4 оноо алдалт. Гарсиа тасгалж байгаа шүү. Суудлаас босгоход хүргэлээ. Тэгээ шууд солилцоог оруулж ирэхэд бэлэн болжээ. Болорцэг солилцоог залдар суусан байгаа харагдаж байна. Амар Робинсон довтлогын амжилттай нэмэлтийн шийдэлтийг гүйцэтгэн. Маш гоё зурж ороод өөргөөс олсон шүү. Номын Эрдэнэг их амархан аргалсан юм байна. Болорцэг талбайд орж ирээд инхлэн суусан. За тэгээ инхлэнд эслэн суугаад хөвцөн булган бас ч зөвлөгөө хэлж байгаа харагдлаа. За энэ удаас ч булганы үед тасгалжуулагчийн карьераа эхлүүлээд тасгалжуулагчийн албар руу шилжсэн байгаа. За өөрөө бол өнгөрсөн жилүүдэд бас нэг хүүхдийн өвсөрийн сургалт ахтай мөдөд бол багшилдаг байсан. За тийм Амазонсын тасгалжуулагчдын бүрэлдэхүүн ундрах тасгалжуулагч мэдээж байгаа. Нэмээд булган нэмэгдсэн гэдэг. За яг одоо битгэнд харагдаж байна. Дэдлиг 2 удаагийн авраг. За тэгээ Франк Гарсиа гэж энэ тасгалжуулагчаас мэдээж одоо булган ундрах гэсэн энэ 2 тасгалжуулагчдод сурах юм маш их байгаа. Илүү болоход болсон. За 39 онооны сөрөөтэй тоглолт. За энэ тоглолт яалчгүй 2 багийн бүрэлдэхүүн, за ур чадвар ч гэдэг юм уу бас их том зөрүү байгаа гэдэг нь харагдлаа. Яалчгүй тоглолтын эхнээс Улаанбаатар Амазонс багийн хувьд бол одоо илт давмгай тоглолтыг үзүүлж байна. Болортонд дамжуултыг үлдээсэн, болортонд довтлогоо алдсан бөмбөний төлөө тэмцэл Номын Эрдэнэ дээр
алдаа гарсан. За довтлогчоос бүгд гарсан гэж зааж байгаа юм байна. Найнууд үзэгчтэй тоглолт ээлжидгэн засварлага захиалагдлаа. Засварлагын хугацаа өндөрлсөн үзэгчтэй. За завсарлагаас орж ирээд бөмбөгөө алдсан. Орчлон бөмбөгөө алдсан Бэмжов. За тэр өнөөдөр одоо Юна Алтаад багийн хувьд бол бас нэг одоо өмөрч болох зүйл нь багийн алхад тасгалжуулах цайлагдаад материал тасгалжуулагч алхаар томилтод одоо эхний тоглолт нь шууд энэ болж байгаа. Том багийн эсрэг эхний тоглолтоо хийж байна. За Болордны 2 дахь боломжоор оноо гарлаа. Болордны тус Монголын тусгсан мөнгөний хүмүүсийн дэдлийг тогтмол зохион байгуулалтад жирхэлснээс хойш самбраас бөмбөг авалт бол оноо авалтаар эхний 3 чигж байгаа. За ерөөсөө 1000-аас дээш оноо авсан тоглогч Индра ариун цэцгэл 2 байгаа. Тэгээ яг араас нь буюу 3-т Болордны үед бол за нэг 1000 оноо өрөхөд одоо нэг 10 оноо олттой байна уу да. За 988 оноотой байсан юм байна. Одоогийн байдлаар энэ тоглолтод 4 оноотой. За дараагийн тоглолт зорны тоглолтод 8 оноо авахыг бол үүсэхгүй. За тэгээд самбраас бөмбөг авалтаар ариун цэцгийн дараачаас 2-т ашигтай дамжуулалтаар 7-т бичигдэж байна. За оноо авалт нэр хулангийн үед бол нэг 600 гаруй оноо авсан байдаг. Яг ч нэг үлрэл бүтэн одоо унжсан учраас оноо авалтаар бол яг эдгээр тоглогчдоос л харьцангуйдаа байгаа. Тий. За ариун цэцгийн хувьд гэх юм бол оноогоор 2 самбраар нэгт дамжуулалтаар 6. Бичигдсэн юм үзүүлдэг. За энэ бол яг одоо эмгтэй дээдлийг иргэн зохион байгуулагдаж хэрэгжилснээс хойш тий сүүлийн 4 улирлын. За Индра ариун цэцгийн нийт авсан оноо ч бас ойрхон байсан шүү. Тий. Яг өнөөдөр Индра бас маш сайн оноо авалттай байсан. Ер нь бол одоо өнөөдөр энэ дээдлийн тоглолтууд эхлэхээс өмнө 17 онооны зөрүүтэй байсан. За эмэгтэй лигт яг одоо легоноор тоглогчдоос бол Грэсберг яг энэ жагсаалтанд бол харьцангуй дээгүүр байдаг. За нэг л үлрэл тоглосон гэдэг бас сайн үзүүлэлттэй 562 оноо 217 самбар 83 дамжуулалт. Тэгээ ялч одоо бусад легонорууд ер нь легоноруудыг харах юм бол Монголын дэдлэгт бол яг одоо 2 үлрэл тоглож байгаа легонод ер нь легонор бол цөөхөн шүү дээ. Кристина Кингис үү байхгүй хаа тий. Тэгэхээр яг энэ статистик дээр дээгүүр бичигдээд хэцүү болчихж байгаа юм л да. За сая бөмбөг алдалтын статистик харагцаа 22-17 гэж шүү. Айл айл баг маш их бөмбөг алт. Эдийн хамаасаас олон оноор хожиж байгаа ч гэсэн бас ярих зүйл их байгаа гэдэг нь харагдаж шүү. Болорцэг самбраас өнгөөгөө дурш ордон тоглохыг эхлүүлсэн Баатран Болордно. Тоглолтын 6 дахь үндэсний дээдлийг 994 дахь оноогоо авч байна. Ордон тоглолцоо Амазонсын алдсан тэр олон бөмбөг алдалтыг галтаа бодвол тэгж айхтар олон оноо болгож чадаагүй юм шүү дээ. 7 оноо авсан юм байна. Нөгөө хоёр талдаа Бямжавын ихний алт. За Дархан Юнайтед үед бол маш сайн формтой байгаа Юнайтед эсрэг тоглох гэж байна. Улаанбаатар Амазонсын тоглолтгоо. Болорцэг. За дамжуул Болордон дээрсэн дундын зай шидэлтэн амжилттай. За одоо 4 оноо авахад албаасаар 1000 дахь оноо төлөвлөдөө Болордны үед. Болордны сүүлийн 3 үлрэл ингээд 3 өвөр багаас дэдлийг тоолж байна. Болорцэг урагшаа өгсөн дамжуул дуртнасан суувсуул холын зай шидэлтээ алдсан. Болордон бөмбөг дүрсэн Болорцэг. Тэгээд Болордноор их хол бөмбөг атсан. Урднаас нь суул тоглогч тэгэл олон байна да Амазонсоос. Бямжов нэрийг алдаа гарлаа. Ашурын цэцэг алдаа гаргасан. Өөрчлөлт шилдэг Бямжов гүйцэтгэн. За солилцоо захиалагдсан цаана Нарангоо сэлгэрөө сууж харагдаж байна. Мөн Улаанбаатар Амазонсоос инхлэн орж ирхнэ. Уртнасыг суулгалаа. За Амазонсоос энэ жил Нандинцэг Америкт NCAA-ийн 2 дугаар дивизион тоглож байгаа. Нандөөслөд бол статистикийн хувьд бол маш сайн тоглолтыг Флорида Тек багаас үзүүлж байгаа. Ер нь бага яг NCAA одоо тоглож байгаа Флорида бага бол оноолтаар тэргүүлж харагдсан те.
Сүүлийн баг 3 тоглолт дараалал тоглолттой шүү. За X-ийн хайн бол 28 санаж байна. Басан 7 онцлогод орж ирсэн. Нэмэрдэн. Баруунда яваад орох гэсэн дамжуулалт шүрэнцгээр ирсэн шилжилтэн даваа авчлаа. Эрдэнэ нод туршаад автгаа эхлүүлж байна. Ихлэн болор эрдэнэ доор дамжуулалт өгсөн Бямбжавын дамжуулалт ямар ч эзэндээ ирсэн болорцог эргээ болор эрдэнэ дундаа шилжиг үүсгэсэн болор эрдэнэ шилжилт амжилттай болсноор өнөөдөр онооны 10 төрж байна. Одоо ердөө 2 хоноо. Баатран болор эрдэнэ 2 оноо авахт үндэсний дээдлэх 1000 оноо авсан 3 дахь тамирчин болж бичигдэхээр байна. 1000 болон түүнээс дээш авсан. Басан лум амархан тогтоогоо алдсан шүү. Болор эрдэнэ самбраас авсан. За үзэгч та бүхэнд одоо болон одоо маргаан шин тоглолтуудын хуваар дарагж байна. 18 цаг 10 минутаас SJF хасын үлгүүд гэсэн маш сонирхолтой тоглолт бид нүгүүлж байгаа. Төрөний 20 цаг 40 минутаас Pirates болон Улаанбаатар хамт бас. За бас л сонирхолтой байна. Өдрлийн өмнө одоо эмэгтэй лигийн багуудыг чансаагаараа 1-2-т тэргүүлж исэн багууд орондод болохоор байгаа. За Amazon-ийн тоглолт гээд ялч хүн яг энэ back to back тоглолтын дээр бас чанар чансаа харагдан да. За Wings дээр нэг халтрах төгсөн шүү бас нэг back to back тоглолттой. Болорцог тоглолтын төгсгөлд одоо баазар шот гэж багтааж ирсэн шүү дээ. За тэгээд тухайн тоглолт нь бол Amazon Source гол тоглогч нь бол эзгүй байсан гэдэг бас санах хэрэгтэй. Одоо ч Kelly Chone-ыг статцул яг л бүрэн бүрэлдэхүүнээрээ олчлоо одоо Amazon Source. Гой дамжуулалт байсан Бямбжавын дотгоо галжлаа. За яа, урагшаа довтлогоо эхлүүлсэн. Баасан тулам завчин дээрээс холын зай шидэлт намжилттай 3 оноо. За гарааны тоглогчдоос хамгийн олон минут тоглосон тоглогч ялч бол болорцог байна да өнөөдөр ч. Баатран болор эрдэнэ холын шилдэг үүсгээд алдсан энд бөмбөг дундаа болсон. За Улаанбаатар хамт цоцгтой бөмбөг үлдэнэ. Автод багаас солилцоо захиалж байгаа юм байна. За заяг суулгаад орчлон бид орж ирсэн. 20 секунд 14-өөс эхэлнэ. Болорцог бөмбөг тоглолтод оролцуулна. Баатрын болор эрдэнэ олон шилжилт муу амжилтгүй. Орчлон урагшаа довтлогоо эхлүүлсэн. Зозая. Өнөөдөр дундаа зай шидэл цагиргаан онсонгүй болорцог урагшаа довтлогоо эхлүүлж байна. За баасан долмын төрөний шидэлтийг 2 оноо гэдээ тооцсон байсан. Эргээд 3 болгох юм боллоо сая. Эрдэнэ одын шидэлт амжилтгүй болорцог 2 тууламжийг үүсгэлээ. Доор дамжуулалт Бямбжав бөмбөг болгож чадсангүй. Юна алтан бод багт бөмбөг шилжсэн. За энэ үед үзэгчтэй алтан бод багаас Батгэрэл засварлах захиаллаа. Шууд амжилтын Platinum event итгэгч Ice Mark премиум брендийн шинэ төрөл Cookie-тэй Erisтэй зармаг худалдаанд гарсан байгаа. Мөн шууд амжилтын Gold event итгэгч хамтдаа төрүүлж болох нь Unitel. За хэдий тоглолтын үр дүн одоо албан бусаар тодорхой болсон байгаа ч гэсэн тэтгэл тасгалжуулагчид бол бас нэг бэлдсэн хөлбраа туршиж үзэх одоо засварлахыг үзэхэллээ. За хоорондоо ойлголцсонгүй бөмбөг аалдсан эхлэн урагшаа ордон толгойд орж ирсэн оноо авлаа. Эхний оноо өөрөөр байна. За тэгээ бэлтгэл дээр бэлдсэн хөлбөр яг тоглолтын дээр одоо туршиж үзэх гэдэг бол тийс өөр зүйл шүү дээ. Баасан лум явж ороод өөрөө довтлсан амжилтгүй. За тэгээ баасан л бас бөмбөг гарчлаа. За болорд нүг тоглолтод оролцуулна бүтэлбайд шахсан хамгаалдаг юм алтан бод багаас хийж байгаа юм байна.
Болорцгийн зайгүй талаас өгсөн инглэн ямар тааж авлаа. Бөмбөгийн таслагдах төгсөн шүү. Болорцэг ямар төгсөн дамжуулалт Эрдэнэт Удаад байд үлдээсэн Бэмчо харин давтгуугаа алдаж байна. Шүрэгцэг Самбрас. Баасан Лум номер Эрдэнэ. За сай байвал шиддэг тоглогчдод амжилтыг өгсөн Шүрэгцгийн давталгаар амжилттай болсон Бямчав. Самбрас болоо. За тоглолтын үндсэн цагийн сүүлчийн 1 минут хэдийнэ эхэлсэн байгаа инглэн гаргасан Болорцэг холын зай шидэлтэй алдсан инглэн 20 дахь боломжийг үүсгэсэн давталгаан гараас их хүчтэй гарсан Бэмчо ээлжид боломжийг үүсгээд талбайсаа таглаа. За өнөөдөр тэгээд Улаанбаатар Амазонс багаас мэдүүлэгт байгаа яг тоглолтод орох боломжтой бүх тоглогчоо ашигласан. За Эрдэнэт оноо авч чадаагүй байгаа. Бусад тоглогч нь бол бүгдээрээ л ямар хоёр дахь нь муу амжилтгүй Болор Эрдэнэ хоёр дахь боломжийг үүсгээд задлсан Эрдэнэт холын шидэлтийг үүсгээд амжилттай болсноор Улаанбаатар Амазонс